За сайн байцгаана үзэгчтэй. За миний бие дээр гар дээр одоо хаан уул дүүргийн эрдэнэ төлөөлөгчтэй хурлын төлөөлөгч нар нь засаг даргынхаа одоо халаасанд орчихсныг одоо нотлох маш ноцтой одоо мэдээлүүд ирлээ. За тэгэхээр 2024 оны эрдэнэ төлөөлөгчдийн хурлын сонгуульд Монгол Ардын нам бол өнөдгөө олох болсон. Тэгээд энэ сонгогдсон төлөөлөгч нар маань яг дүүргээ хөгжүүлж гэнэ үү, дүүргийнхэн төлөө ажил хийж гэнэ үү гэхээр бас эргэлзээтэй. Яагаад вэ гэхээр манай хаан уул дүүрэг өмнө ямар гоё дүүрэг байлаа, ямар гоё цэвэрхэн дүүрэг байлаа. Гэтэл энэ хаан уул дүүргийн бүх юмнууд нь одоо илэгдэж муутчихсан. Зам харгаагаас ахуулаад, төвжирлээс ахуулаад, утаанаас ахуулаад бүх зүйл нь асуудалтай болчихсон. Тэгээ үүнийг шийдэж байгаа шийдэх ёстой хүмүүс нь ажиллаа хийж гэнэ үхээр үгүй. Эдгээр одоо энэ өнгөрсөн энэ сонгогдсоноос хойш хугацаанд яг юу хийвэ? Яг энэ хаан уул дүүрэгтэй өргөжтэй яг юу авчирваа гэхээр өөрсдөө ерөөсө давхар дээлээд болох ажлыг эхний эжэнд хийсэн байгаа юм байна. За яг өнөөдрийн байдлаар гэх юм бол хаан уул дүүргийн засаг дарга Цэрэн гэдэг хүний одоо шууд удирдлаганд ор тэр хүний одоо командаар ажиллаа хийдэг бүхэл бүтэн 24 төлөөлөгч байна гэж байна. 41 төлөөлөгчийн 24 наадам шал авчихсан байна. За тэгэхээр эхнээс нь та бүхэндээ дурдаа явуулчихъя гэдэг. За энэ Базар Заяа гэдэг. Базар Заяа гэдэг нь одоо хаа байна? За энэ хаан уул дүүргийн эрдэнэ төлөөлөгчтэй хурлын төлөөлөгч Базар Заяа гэдэг ийм нөхөр байгаа. За энэ нөхөр одоо ямар ажил албан тушаал авчих вэ гэхээр яг энэ аль биесийн танилцуулгад болохоор хаан уул дүүргийн засаг даргын орлогч гэсэн байгаа. За дээрэс нь нэмээд нийтлэг үйлчлэгээний алба, орон нутгийн өмчт аж ахуйн тодорхойлолт үйлдвэрийн газрын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болчихсон. Тэгээ бас төлөөлөгч гэх 3 сэтэртэй. Гэхдээ тэгээд энэ нийтлэг үйлчлэгээний алба энэ төрт чинь болохоор ерөөдөө бол яг нэг мэрэгсэн энэ чиглэлээр олон жил ажилласан дарга туршлагатай хүмүүсийн төлөөлөл удирдах зөвлөлийн даргыг хийж ижил уул нь илүү үргэлжлэлтэй ажиллах ёстой шүү дээ. Гэтэл засаг даргын орлогч нь одоо тэр чинь очихсан тэндээсээ бас нэг тодорхой хэмжээний одоо туучин даргын цалин урамшуул аваад засаг даргынхаа урамшууллыг аваад гэх мэтлэнгээр ингээд байж байна. Ингээ 3 давхар дээлтэй гэсэн үг төлөөлөгч, засаг даргын орлогч, нийтлэг үйлчлэгээний газрын дарга гэдэг. За дараагийнх нь болохоор Чин Зориг гэж төлөөлөгч байна. За энэ нөхөр. Энэ одоо бүр ингээд яг ингээд давхар дээлтийг дараалаар нь байрлуулсан юм аашаа. За Чин Зориг гэж нэг ийм нөхөр байна. Тэгээ одоо ажлынх нь гараа нэгээд ихэд одоо говь компанид ачаачаас ажиллаа хийж ирсэн одоо нэг ийм нөхөр таваарш одоо 24 онд хаан уул дүүргийн төлөөлөгч болсон. Бас 20-с 24 он төлөөлөгчөөр ажиллаж байсан юм байна л. За энэ нөхөр болохоор Эко хотын тээвэр орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын захирал гэдэг албан тушаалтай. Дээрээс нь төлөөлөгч гэдэг ийм одоо давхар дээлтэй. Ингээ байж байгаа жишээ нэ. За энэ цэрэнгийн одоо шууд удирдлаганд ор байдаг дараагийн нэг хүн хэн бэ гэхээр Ган Хой гэдэг төлөөлөгч гинэ. За Ган Хой гэдэг төлөөлөгч нь одоо ямар төлөөлөгч гэдгийг та бүхэндээ харуулъя. За нэг юм нөхөр байгаа. За энэ Ган Хой гэдэг төлөөлөгч нь болохоор хаан уул Эко тээвэр орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга. За мөн хаан уулын соёлын орны дарга гэдэг ийм бас нэг 3 давхар дээлтэй ийм нөхөр байж байна. За дараагийнх нь болохоор Б амар төвшин гэдэг төлөөлөгч гэж байна. За энэ амар төвшин гэдэг энэ төлөөлөгч нь одоо ямар албан тушаалтай вэ гэхээр хаан уул дүүрэг, хаан уул яармаг, орон нутгийн өмчөд аж ахуйн тодорхойлолт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, мөн эрдэнэ төлөөлөгчийн хурлын төлөөлөгч гэдэг мөн давхар дээлтэй. Ингээд мөн засаг дарга цэрэнгийнхээ одоо ингээд доор шууд удирдлагын доор нь ажилладаг одоо нэг командаар нь гүйдэг нэг ийм хүн болж хувирсан байна. За дараагийн төлөөлөгч нь болохоор Д Ган Бадрах гинэ. За Ган Бадрах гэдэг төлөөлөгч байгаа. За тэгээ энэ Ган Бадрах гэдэг төлөөлөгч нь болохоор хан уул зам засварын арчлалт, орон нутгийн өмчөд аж ахуйн тодорхойлолт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, эрдэнэ төлөөлөгчтэй хурлын төлөөлөгч гинэ. За тэгэхээр энэ Ган Бадрахтаас тухайлан хэлмээр байгаа. Энэ хаан уул дүүрэг чинь өөрөө ингээд маш их төвлөрлийн голомт очихсан газар. Тэгээ тэндээс машинтайгаа хүн Улаанбаатар хотын төв рүү орохын тулд дор хаяж нэг цаг 30 минутад 2 цаг зарцуулаад байгаа байхгүй. Энд талтаа гэсэн. Өдөр 4 цагийгаа энэ хаан уулын иргэд чинь ингээд зам дээр алаад байна шүү дээ. Тэгээ энэ хаан уулын иргэд чинь сүүлийн үед дугуй ундаг болж байна, скутер ундаг болж байна. Ямар ч хэлээс энэ төвжирлийг бууруулах, ямар ч хэлээс өөрийнхөө хүрээнд маш богино хугацаанд хотын төв рүү ордог шийдлийг өөрсдөө олъё гэхээр дугуйн зам нь байхгүй. Нэг явган үний зам нь байхгүй. Одоо энэ хаан уул дүүргийн яарамгийн нисхийн зам, яарамгийн зам та нар уртлын замаар нь яваад үзээрэй.
Зүгээр явган хүний замнууд нь бүр там. Юу явган тэр мал хөөж явахын аргагүй болсон. Бүр аимшиг муухай өвдрэлцээ байж байгаа. Тэгээ одоо энэ нөхөр одоо тэр чи жоохон ямар ажил хийж байгааг би өндөө ойлгохгүй байна. Уул манай хаан уул дүүрэг чинь татаас авдаггүй хамгийн баян дүүрэг гэдэг. Би нэг хэдхэн хоногийн өмнө ингээд энэ баян шүү зүүн салаа ингээд энэ сонгон хайрын дүүргээр явлаа. Тэр чинь бол бүтээн байгуулалтын ажилд язгамл төрөж байгаа байхгүй. Гэтэл хаан бол байхгүй. Тэгээ энэ өмхийн хоолны сав одоо ингээд засаг даргийнхаа дор очиод одоо жоохон юу хийж байгаа одоо ингээд салиа аваад сулууж идэх юм хаашаа. Ямар нэгэн байдлаар хэрвээ энэ нэг хүн одоо ажиллаа хийдэг байсан бол өдөрт чинь бас нэг зам хууг нь янзлах. Үгүй үгүйдэл нэг тийм дугуйн замын нэг 200 м газар байна. Шид идэг өгөөч гэж гуйгаад хад ард иргэд нь гуйгаад хад тэрийг шидэх ёстой болохгүй хийхгүй. Ингээд нэг сул салиа авал гэж энэ өмхөө хоолны сав байж байна. За дараагийнх нь давхар дээлтэй одоо энэ цэрэнгийн одоо бас доотлын хүн хэн бэ нэ гэхээр од баярыг төлөөлөгч байна. За энэ нэг залуу хүн байдаг л бол тийм. Хаан уулын жоохон одоо хаанаас сонгосныг би юу сайн мэдэхгүй байна л да. Нэг хүмүүнлэгийн ус сургуулийг төгссөн залуу байдаг юм байна. Тэгээ энэ од баяр төлөөлөгч нь юу вэ гэдгсэн чинь эко хотын тээвэр орон нутгийн өмчит аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гинэ. Тэгээд дээрэс нэмээд 13 дугаар хорооны засаг дарга гэж байгаа байхгүй. Тэгээд хорон дарга хийн. Дүүргийн төлөөлөгч хийн. Тэгээ бас дээрэс нэмээд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга хийн. Бас нэг юм одоо нэг 3 давхар дээлтэй нэг салбартай байж байна. За энэний дараагийнх нь давхар дээлтэй төлөөлөл шин бэ гэхээр саран гэрэл гинэ. Саран гэрэл гээд. Орхон аймгийн гаралтай нэг юм хүүхэн байдаг юм байна. За энэ саран гэрэл гэдгийн төлөөлөгч нь одоо ямар олон дээлтэй вэ гэхээр эко хотын тээвэр орон нутгийн өмчит аж ахуйн тодорхойлолт үйлдвэрийн газрын төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн 1-р хорооны засаг дарга гинэ. Тэгээ ямар нэгэн одоо энэ төлөөлөгч одоо энэ хаан уулд одоо төлөөлөгчийг сонгосон хүмүүсийг бас гайхаад байгаа байхгүй юу? Эдний одоо гол зорилго нь дүүргээ бид нар гой хөгжүүлнэ, дүүргийнхээ төвчрлийн асуудлыг шийднэ, орон сууцны хотгон ороолын асуудлыг шийднэ. Энэ хаан уулд дүүргийг бол хамгийн эко гой дүүрэг болгоно гэж яриад идэг. Тэгтэл манай чирээд эцсийн зорилгонд одоо хаашаа бүгдээрээ нэг тийм сэтэр авч нэг цайлаа авах зорилготой байсан юм уу хаашаа ингэж байж явах жишээ нэ. За дараагийн төлөөлөгч нь хэн бэ гэхээр Жамсран гэдэг төлөөлөгч гинэ. За энэ юм байна. За энэ Жамсран төлөөлөгч нь болохоор эко хотын тээвэр. Энэ эко хотын тээвэрт яас үүлийн лайтыг хэдэн хөлбөмбөгийн одоо цалиу хийстэй явагдаа тийм ядцсан байгууллага юм уу хаашаа. Тэгээд энэ эко хотын тээвэр орон нутгийн аж ахуйн тооцоололт үйлдвэрийн газрын төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн 2-р хорооны засаг дарга гэж байгаа байхгүй. Тэгээд сая та бүхэн харсан байхаа дандаа эко хотын тээврийн туузан дарга гэдэг. Уул нь бол энэ хотын тээвэртэй холбоотой асуудлын туузад чинь хэн байвал зүгээр вэ гэхээр нөгөө насаараа нэг тээврийн салбарт ажиллажсэн. Ядаж нэг тээвэр замын асуудлаар нэг мэдлэг боловсралтай тийм хүн бэжэж энэ байгууллагч илүү сайн ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэгжээж нийтийн тээвэр чинь хөгжих хэрэгтэй шүү дээ. Гэтэл одоо ингээд нэг хурд группуд нэг аж ахуйн албаны ярмаар ажиллаж байсан нэг багийг төлөөлөгч болго сонгочоод тэгээ одоо тэр нь туузан дарга гишүүн ингээд даанцаа сууж идэг. Нэг ийм зүй босч шиг хаан уул дүүрэгт байгаад байна. За дараагийнх нь төлөөлөгч нь болохоор нөө давхар дэвтэр төлөөлөгч нь хэн бэ гэхээр Альмаа гинэ. За нэг ийм хүүхэн байдаг юм байна. Тэгэл нэг Чингэлтэй дүүргийн зохион байгуулагч байсан гин 12-р хорооны засаг дарга байсан гин хаан уулын 5-р хорооны зохион байгуулагч 8-р хорооны засаг дарга гихчлэн гээд ингээд дандаа энэ хорооны одоо анхан шатны нэг ажиллаж нэг ийм хүүхэн байдаг юм байна. За энэ Альмаа гэдэг энэ төлөөлөгч юу болсон бэ гэдгсэн чинь хаан уул зам засвар арчлалт орон нутгийн өмчит аж ахуйн толгойд үйлдвэрийн газрын төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн 8-р хорооны засаг дарга иргэдийн төлөөлөгчтэй хоорондын төлөөлөгч гэдэг 3 сэтэртэй. Тэгээд ийм хөөхөн байж байна. За дараагийнх нь Сүхүшиг гэдэг төлөөлөгч гинэ. За нэг өхөр толооцсон шиг үстэй энэ нөхөр болохоор энэ Баянзүрх дүүргийн тамгын газарт мэрэгчлэнгээр ажлын гараагаа эхэлжсэн нэг ийм нөхөр байдаг юм байна. За энэ Сүхүшиг гэдэг нөхөр одоо юу вэ гэдгсэн чинь за мөн хаан уул зам засвар арчлалт орон нутгийн өмчит аж ахуйн толгойд үйлдвэрийн газрын туузын гишүүн 17-р хорооны засаг дарга гинэ. Дандаа нэг юм хорооноос
хорооны одоо бүр анхан шатны нэгжэд дэше ахиж үзээгүй нэг юм хэдэн хоолны савнуудыг ингээд зам дасвал ачирдлын газрынхаа ингээд туузын дарга гишүүн болгочихсон ингээд байж идэг. Баахан давхар дийлтэй төлөөлөгчдөг нь хорооны засаг даргалыг нь тэгээ бас нэг зам засвар ямар орон төмөмжид ажил сургуулийн газрын нэг туузын гишүүн гэж явж идэг. Тэгээ ийм мэрэгжлийн бус хоолны савнууд байгаа учраас энэ хаан улд өргөч хамгийн новшолж байгаа байхгүй. Уул нь бол манай хаан улд өргөч юм бол энэ дүүргийн нийслэлийн 9 дүүргээс хамгийн баян гэдэг Монголын бас хамгийн том бизнес эрхлэгч том үндэсний том компаниуд нь хаан улд өргөж төвлөрсөн байдаг учраас бол энэ зам хуйгаа нэг аштайхан засаад шок шороогоо цэвлээд аштайхан байх боломжтой. Хамгийн гоё байх, хамгийн үзэвчтэй байх боломжтой дүүрэг байхгүй. Тэгээ яагаад энэ дүүрэг маань навсаасан хог шороо болоо хувирчваа. Хуучин одоо та бүхэн бас хамж байгаа энэ Яарамгийн замын тэр нисэх хүртэлтэй гой замын чинь голын хөвөө одоо ингээд 5 саргад хамгийн түрүүнд гой тэтгэн ногоотой болчдөг. Өвс ногоо нь яззаад л урагшдаг тийм биш. Одоо та нар зам руугаа хараарай. Зүгээр тийм шар одоо хатсан шар өвс. Замынх нь хоёр талынх нь хөвөө гэсэн чинь зүгээр ингээд нэг юм өнгөрсөн жил нэг өнгөрсөн 100 Нямбатар нэг боржо сожин гэдэг нэрийн дор тэр явах газрыг там болтлоо ухаа ийцэн чи одоо юу болцсон юм бэ мэдэхгүй. Бүр нүдний булаа. Энэ замаар чи ингээд гадаад дотоодын төлөөлөгчнөр ингээд онгоцны буудаар ихээр заавал дайрдаг. Гэтэл одоо хамгийн ихэнд таарсан зам нь хамгийн новшин зам болоо хувирсан байгаа байхгүй. Тэгээ яагаад энэ ажлаа хийхгүй вэ? Яагаад энэ дүүрэг юм өнгөөдгүү ийм нэг унж дорой эзэнгүй ашиг болчихвоо гэдгсэн чинь дандаа нэг юм хитэн яварга хоолны савнууд нэг дүүрэг хороонсгүй хорооны бүр анхан шатны хорооны тэр нэг зохион байгуулалт хэтэрч үзээгүй нэг боловсролгүй хэдэн багийнуудыг дээрийн засан болоод ингэ явахгүй шүү дээ. Энэ Сүхүшиг гэдэг одоо энэ нэг нөхөр одоо ингээд бас нэг 3 давхар дээлт ингэ байж жишээ нь. За дараагийн энэ цэрэнгийн доор ажилтдаг бас энэ давхар дээлтэй нөхөр хэн бэ гэхээр Алтан туяа гэдэг төлөөлөгч гинэ. За тэр Алтан туяа нь одоо хаа вэ? За энэ жигтэйх энэ ууртай царайтай энэ Алтан туяа гэдэг төлөөлөгч нь жохом одоо ямар албан тушаалыг давхар дээлтэй хүн бэ гэсэн чинь тогтчилт үйлчилгээний төв орон нутгийн өмчит аж ахуйн тоосоод үйлдвэрийн газрын туузын гишүүн 10 дугаар хорооны засаг дарга гэнэ. Хайш дандаа энэ хорооны засаг дарга нэрийг ингээд нэг давхар нэг хорооны дүүрэн төлөөлөгч нэрийг бүгдэнд нь хорооны сонгуульд нь ялуулаад засаг дарга болгосон юу гэхээр энэ 18 чинь нөгөө хөлөө бүгдийг баазах нөгөө нэг хороонд ч одоо юу гэдэг лээ зохион байгуулагч халамжийн ажилтан нэг янз нэг мест хүмүүсүүд гэж тэд нар тэгээд нөгөө нэг хэсгийн ахлагч гэдэг лээ айлгын тод харьцдаг. Энэ хэдэн хүмүүсийг одоо ингэж нэгдсэн нэг атхан дотор одоо баазах зорилгоор л одоо энэ хөдгийн хүмүүсийг ингэж албаншууд тавьсан юм шиг байна. Тэгээ одоо орилон супермаркет нярмаар ажиллаж байсан энэ авгаа одоо тэгсэн чинь дочид өвчтөний төвийнхэн даргагүй тузын гишүүн гинэ. Гэхдээ ийм хүмүүс байгаад гарч яаж дүүрэгч ингэж цэвэрцэгцтэй байх юм бэ? Тэгээ бас 3 давхар дээлтэй бас хорон засаг даргач гисэн байгаамаа. За дараагийнх нь болохоор Мөнх Эрдэнэ гэдэг төлөөлөгч чинь П Мөнх Эрдэнэ гэж шүү. За тэр Мөнх Эрдэнэ гэдэг төлөөлөгч энэ байна. За энэ нөхрийг урд нь харж л байсан юм шиг байгаа гэх юм. Чихэм хаана арснаа санахгүй байна. За тэгээд 2020-оос 24 онд бас хаан уулын төлөөлөгчөөр ажиллаж байсан юм байна. Одоо бас ингээд дахиж сонгогдоод ингээд ажиллаж байгаа нэг ийм нөхөр байдаг юм байна. За энэ Мөнх Эрдэнэ төлөөлөгч одоо жоохон ямар мэст вэ гэсэн чинь хан авал агро орон нутгийн өмчит аж ахуйн тодорхой үйлдвэрийн газрын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн 10 дахь хорооны засаг дарга. Тэгээд бас нэг ийм давхар дээлтэй бас нэг 3 давхар дээлтэй нэг ийм төлөөлөгч байж байна. За дараагийнх нь болохоор Хишиг баяр гэдэг төлөөлөгч гинэ. За энэ Хишиг баяр гэдэг төлөөлөгч ямар учиртай яасан хийсэн хүн бэ гэсэн чинь тогтчилт үйлчилгээний төв орон нутгийн өмчит аж ахуйн тодоос үйлдвэрийн газрын төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн 16 дахь хорооны засаг дарга хэрдийн төлөөлөгчтэй орлын төлөөлөгч бас нэг 3 давхар дээлтэй энэ нөхөр ингэ байж байгаа шүү дээ. Энэ одоо ямар боловсралтай юм бол доо зайлвал. За нэг ийм нөхөр байж байгаа шишээ нэ. За дараагийнх нь давхар дээлтэй хүн хэн бэ гэхээр Байгалмаа гинэ. Бэ Байгалмаа гэж. За нэг юм хүүхэн байна. Хаан улдвэрийн төлөөлөгч нь одоо ч хаана сонгогдсон би сайн мэдэхгүй байна. За энэ Байгалмаа гэдэг төлөөлөгч нь болсон чинь тогтчил үйлчилгээний төв орон нутгийн өмчит аж ахуйн тоосоод үйлдвэрийн газрын төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн мөн 21-р хорооны засаг дарга. Ихтэй төлөөлөгчтэй орлын төлөөлөгч гэдэг.
Тэгээд нэг юм хөөх байж гин. Муу бас 3 давхар дээлтэй гэж бас ярихгүй. За дараагийнх нь төлөөлөгч нь гэсэн насан учир төлөөлөгч байдаг гинэ. За нэг энэ нөхөр байдаг юм байна. Дорноговь аймгийн Шанд сумын ерхий боловсролын сургуулийг төгссөн л гин. Хаан улдын цэцэг даргын тамгын газарт мэрэгжилтэн 2 дугаар хорооны засаг дарга 20 дугаар хорооны засаг дарга нөө. Энд чинь хороогоор бол даган цамт юм байна нөө. За нэг ийм төлөөлөгч байдаг юм байна. Одоо энэ нөхөр одоо хэдэн давхар дээлтэй вэ гэсэн чинь хаан бол Яармаг орон нутгийн өмчөд аж ахуйн тодод үйлдвэрийн газрын төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн 2 дугаар хорооны засаг дарга эрдэнэ төлөөлөгчтэй хорлын төлөөлөгч. Гээд 3 давхар дээлтэй. Уул нь бол энэ хорооны засаг даргыг чинь яг тухайн хороонд амьдардаг. Тэгээд бас нэг тухайн хорооныхаа асуудлыг нэг гайгүй аштайхан мэдчихдэг нэг ийм хүмүүс нэг хийгээд байдаг шүү дээ. Тэгээ үүнээсээ хойш дээшээ дэвшээд ингээд дүүрт нэр дэвшэн юу гэхээр одоо бол энэ хорооныхаа бүх асуудлыг мэдж байгаа юм чинь дүүрг рүүгээ орё. За тэгээд энэ дүүргийг чи одоо нэг аштайхан бодлогын төвшөнд нь удирдаад энэ ганцхан хороо ихгүй том зургаар ингээ удирдаад асуудлаа ингээ шийдээд явъя гэд уул нэр дэвсгэж би ойлгоод. А тэгтэл одоо энэ ардын намаас нэр дэвсэн энэ баахан олон энэ хорон засаг дарганаар одоо ямар учраас тэр нэг жижиг ажилдаа зуурлаад ингээ яваад байдгийг. Тэгээд дүүргийнхээ хэмжээд бодлогын хэмжээд ажил хийж яах гэсэн юм байхгүй. Одоо тухайлбал энэ нүхтийн замаас архив ерхий газар одоо тэр нэг Ариана ямар Ариана гэдэг лээ. Тэр нэг мөсөн отхны ордноор шууд оловсон нэг тийм юу байдаг штэ. Зам тавьчаач гэж бид нар гуугаад байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр асуудлыг огт шийдэхгүй. Тэгээд энэ дүүргийнхээ хэмжээнд энэ төвжирлийнхээ асуудлыг, энэ замынхаа асуудлыг ингэ шатанд нь шийдье. Одоо байгаа энэ хоосон газруудынхаа төлөвлөлтийг хийхдээ ингэж зах замбраагүй нэг бетонны ширэнг босгохгүй зохион байгуулалт төлөвлөлтөө хийя гэж ард иргэд чинь гуйгаад байгаа шүү дээ. Энэ хаан улд дүүрэгч очоод суух, нарлаа суух цэцэрлэг түрээд юу ч байхгүй байгаа шүү дээ. Тэгээ энийг шийдээд өгөөч гэж яасан чинь энэ хэдэн өмхийн хоолой савнууд нь яаж яана гэсэн чинь хорон засаг дарга гэсэн жоохон мистер шуналдаал үхэлдээл ингэ жижигхэн ус төр хийгээ яваад байгаа байхгүй. Тэгээ уул нэг бүс ингээд нэг жоохон нэг дөнгүүр нэг ажилчдаг тийм нэг ядаж нэг хорооны цалингийн гээд булаалтад идэггүй нэг юм жижигхэн хоолны савнуудын орн нэг айтайхан хүмүүс сонгогдсон бол энэ дүүрэг бас нэг арай өөр төвшөнд ярих байсан билгүй. Тэгээ хорооноос гарч үзээгүй, хорооноос агсан төвшөнд сэтгэж үзээгүй энэ хүмүүс одоо тэгээ жоохон энэ дүүргийг бол эрт 4 жил бол бузарлана өгөхөөс өөдлүүлж байхгүй. Тэгээ одоо ингээд эхний 1 жил өнгөрч байхад юу ч хийгээгүй. Бүр новшолгоцсон ингээд ийм байдлаа гэж байна. Ягаад тэгэхээр дандаа нэг хорооны хэдийн юмнууд ингээд авчирсан. Нэг хэсэг ахлагч нартайгаа загнаас суучсан хэдэн багнууд ингээд дарга болгосны гайлууд гарч ийн л та. Ингээд бас нэг 3 давхар дээлтэй. За дараагийнх нь хүн хэн бэ гэдгсэн чинь Отхон Эрдэнэ гинэ. За Отхон Эрдэнэ гэж одоо жоохон ямар хүн бэ наа. За нэг юм нөхөр байна. За энэ Отхон Эрдэнэ төлөөлөгч нь жоохон одоо юу ямар давхар дээлтэй очоо гэж. Йоо болооч бас дахиад засаг дарга. 24 дэх хороонд засаг дарга гинэ. 24 дэх хороо гэдэг чи одоо нөө Яармаг Vivacity орчмыг хилдэг баха. За тэндээс сонгогдсон юм байлгүй дээ зайлуу. Тэгээ 24 дэх хороонд засаг дарга Отхон Эрдэнэгийн төлөөлөгч болсон чинь одоо ч засаг дарга хийж байгаа. Дээрээс нэмээд хан эко тээвэр орон нутгийн өмчөд аж ахуйн тоолоод үйлдвэрийн газрын төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн гинэ. Эрдэнэ төлөөлөгчтэй хорлын төлөөлөгч 3 давхар дийлт. За энэ нөхрийг одоо энэ эко тээвэр нийтийн тээвэр гэж яриад штэ. Тэгэхээр ийм газарт би хэлээд байгаа штэ. Мэргэжлийн хүн байгаа мó? Туулзад нь ядаж ингээд туулзынхаа орж олон давхар дийлж болно. Тухайн салбараа мэрэгсэн хүн байвал зүгээр шүү дээ. Мэрэгсэн юмыг харсан чинь хэл шинжээч мэрэгжилтэй гинэ. Тэгээд хэл шинжээч хүн одоо нийтийн тээврийг удирдах юм байх уу? Гэхдээ ерөөс дандаа юм мэрэгжлийн бус ингээд энэ хүмүүсийг нэг худлаа өнө болсон болоог нэг мессен дээр тавиад энэ цэрэн дарга ингээд өөрийнхөө иршэд оруулчихсан нэг ийм байдалтай удирддаг юм байна л да хаавал дүүргийг. За дараагийнх нь ингээд 3 давхар дээлтэй энэ бас. Дараагийн давхар дээлтэй хэн бэ гэдгсэн чинь Мөнх Баяр аа гинэ. За Мөнх Баяр гэдэг нь одоо ямар хүн бэ? За энэ байна. За нэг юм нөхөр. Хиймч мэрэгжилтэй ийм хүн байдаг юм байна. За энэ Мөнх Баяр төлөөлөгч нь юу вэ гэсэн чинь нийтлэг үйлчилгээний алба орон нутгийн өмчөд аж ахуйн тоолоод үйлдвэрийн газрын төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн, иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын зөвлөх гинэ. Юу вэ? Одоо хичнээн ч месстэй нэг хоёр. За нэг ийм хүн одоо ингээ бас нэг 3 давхар дээлтэй ингээ явж яадаг.
За дараагийнх нь болохоор ариун болдог төлөөлөгч гэж байна. Ариун бол за энэ доотлын энэ л болтой. Би ариун болдоо гэж. За энэ ариун бол төлөөлөгч нь болохоор ямар одоо давхар дээлтэй байдаг гэж хаан уул агро орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн эрдэнэ төлөөлөгчтэй хурлын төлөөлөгч гэдэг. За нэг ийм албан тушаалтай хүн байна. Ингээ байж. Энэ хаан уул агро гэдэг нь одоо жоохон ямар одоо байгууллага байдгийг тэрийг сайн мэдэхгүй. Гэхдээ ер нь бол явандаа мэднэ. Тэгэхээр одоо миний энэ мэдээлэл үзэж байгаа энэ хаан уул дүүргийн иргэд манд байх юм бол та бүхэн бас надад эдгэрт мэдээлэл явуулаа. Одоо ингээд та бидний амьдрахад дүүрэг маань өдрөөс өдөрт нэг гундцсан улам бетонын ширэнгийн шамбаарлцсан очоод наарлах нэг цэцэрлэг түрээлэнд талбай байхгүй, цалхилах газар байхгүй, зам харгуй там болчихсон, явган хүний замгуур авахмгүй болчихсон. Ерөөсөө нэг баг гэрэлэн засгаа болчихсон. Ер нь нэг өөдтэй юм ерөөсөө юу ч байхгүй нэг юм байж байгаа. Нэг эзэнгүй ашиг болсон байгаа гол шалтгаанууд нь болохоор нэг юм хитэн дүүргийн төлөөлөгч нэртэй. Тэгэхдээ хорооны засаг дарга нар л байна л да. Тэгээ ийм хүмүүс чинь ингээд дээр чинь оёлчоод байгаа учраас энэ дүүрэг чинь өөдлөхгүй байна гэдгийг хэлээд байгаа ерөөс. За дараагийнх нь наран цацралдаг төлөөлөгч байна гинэ. За наран цацралдаг гэдэг нь за энэ юм шиг байна. За энэ наран цацрал нь болохоор хаан уул зам засвар арчлал. Хаан уул зам засвар арчлалт орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч гэдэг юм давхар дээлтэй. Одоо нэг ийм хүн байх жишээний. Тэг яг нэг үндсэн боловсрол нь болохоор нийгмийн ухааны багш мэргэжилтийн ийм хүн юм бэ. За өмнө бас 20-с 24 онд хаан уул дүр төлөөлөгчөөр сонгогдож байсан. За мөн өмнө хаан уулын хан эко тээвэр орон нутгийн өмчөд үйлдвэрийн тооцоод газрын захирлаар ажиллаж байсан нэг ийм нөхөр гэдэг юм байна. За дараагийн давхар төлөөлөгч нь хэн бэ гэхээр Минд Баяр гинэ. За Минд Баяр. За энэ Минд Баярын төлөөлөгч нь одоо ямар давхар дээлтэй хүн бэ гэсэн чинь Эко Ахмад Совлол орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч гэдэг нэртэй сэтэртэй давхар дээлтэй ийм хүүхэн байна. За өмнө нь Минд Саруул өрхийн эрүүл мэндийн төвийн нөхрөлийн дарга гэдэг нь одоо яг эмнэлгийн даргач бас биш юм шиг байх юм. За нэг ийм албан тушаал ашиж байсан нэг ийм хүүхэн байдаг юм байна. Мөн давхар дээлтэй. За дараагийнх нь болохоор Ц алтан гэрэл гэж байна. За та бүхэн хараад ав энэ ийм хүн байдаг юм байна. Баян онгорын галуутаас ирсэн төшөө дээд сургуулийг эрх зүйчээр төгссөн нэг ийм хүн байдаг гэж байна. Тэгээ хаан уул зам засвар арчлалт орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн тэгээд хаан уул дүүргийн эрдэнэ төлөөлөгчтэй хурлын төлөөлөгч гэдэг юм. Тэгээд сая ингээд та бүхэнд ингээд одоо хаан уул дүүргийн засаг даргач хэрэнгийн одоо шууд удирдлагын дор ажилладаг тэр хүнээс одоо албан тушаал авсан ингээд давхар дээлтэй 2-оос 3 давхар дээлтэй шүү. Ингээд 24 хүнийг ингээд нэр дурдан бүгд нь үзүүллээ. Тэгээд ингээд эдгээр ингээд орсон байгаа энэ төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн одоо тэр нэг байгууллагын бүрддэхүүнд орсон байгаа асуудал харсан чинь дандаа мэрэгжлийн бос байгааг та харсан баха. Дандаа мэрэгжлийн бос хүмүүс. Дандаа өөр мэрэгжилтэй, өөр одоо тийм хүмүүс байна. Тэгээ уул нь бол энэ хаан уул дүүргийн төлөөлөгч гэдэг хүмүүс чинь ямар учиртай албан тушаал вэ гэхээр эднэр бол дүүргийнхээ хэмжээ том бодлогын бичиг баримтыг гаргана. Засаг даргийнхаа мөрийн хөтөлбөрийг нь батлна, гүйцэтгэлд нь хяналт тавина. Ер нь бол тэр хүндээ одоо хяналт тавьж чи одоо ард түмэндээ амласан энэ 4 жил хугацаанд амласан мөрийн хөтөлбөрийн биелэлд чи яаж явж байна нөхөр минь яаж ажиллаа хийж байна. Эн чин болохгүй байх, эн чин ингэж байна, эн чин явж байна гэж уулнаа шахаж шаардаж хяналт тавьж араас нь чаргуулсалдж явах хэрэгтэй тийм албан тушаал байхгүй дүүргийн төлөөлөгч гэдэг чинь. Тэгсэн чи одоо энэ хэдэн ингээ 24 хүн болсон чи бүгдээрээ гүйцэд ингээ шууд удирдлагын доор нь ихэнх нь хороонд засаг дарга болчихсон ингээд. Тэгээ бүгдээрээ болсон болоогүй туудлын гишүүн дандаа мэрэгжлийн бус салбарын хүмүүс ингээ орчихсон. Ийм байдалтай байгаад байна. Тэгээд энэ манай энэ дүүрэг уул нь овоо гайгуул гэж бодоод идэв гэсэн чинь энэ хаанаас олсон гэмээр нь хэдэн өлбөн юмнуудыг авчираад ингээ тавьчихаар яаж өөдлөх юм бэ энэ чинь. Тэгээд дандаа мэрэгжлийн бус хүмүүс ингээ хийж байдаг. Тэгээд засаг даргийнхаа удаа заа гэж ангаж чадахгүй юм бол болцсон байгаа шүү дээ эдгээр ч бод. Тэгэхээр энэ одоо энэ зах замбраагүй байдлаа болио. Одоо энэ
хамгийн гоё байх ёстой дүүргээ хамгийн сайхан болгоё л доо. Хамгийн өөдтэй байлгая л доо. Уул нь бол одоо ард иргэд энэ сонгуулиар юу ч гуйгаад байсан бэ гэсэн чинь хаан улдуур чи одоохондоо бүрийн зайсан шиг яадгаа алдчихаагүй байна. Хоосон зай талбай зөндөө их байгаад байна. Энэ нисхийн энэ яармгийн зам дагууч урталт нэгэд бүр хэдэн 100 мянган га бараг хэдэн мянган га тийм сайхан тусхад чөлөөтэй талбай байна. Энд чинь тэр түрээрэлэн бариадаг. Энд чинь баригдах хорон сусны хороолтыг нэг төлөвлөлтөөр зохион байгуулалтаа болгоодог. Ер нь энэ дүүргээс гарахгүйгээр амьдрэх тийм боломж олгоцоог нь олгоод өгөөч гэдэг гисэн чинь энэ хэдэн одоо ингээд хүмүүс ингээд ийм урагшгүй байж хад яаж найзлаа үйлчлэх. Тэгэл засаг дарга нэг төсөл оруулаад энийг дэмжигээл тэгэхэд үг дугуй яс хэл гараа өргөж олгохоор шийдчих нь шүү дээ. 41 төлөөлөгчийг нь 24 нь одоо нүнийхээ доор нь хийж энэ ямар утга байх юм, ямар хавцалтай байх юм. Тэгээ мэдээж яг үнэхээр яг мэрэгжлийн байгаа чаддаг байгаа тэр ажил дээр даргаач хамаалга. Гэт дандаа мэрэгжлийн бус хүмүүсийг тавьсан байгаа нь бол үнэхээр байж болшгүй асуудал. Ер нь энэ хаан улд үрхтэй холбоотой асуудлыг 95 над руу ирүүлээрээ ер нь шаттайгаар цааш нь одоо би амьдрдаг дүүргээ бол өөдтэй өнгөтэй болохын тулд шахаж шаарднаа. Шахаж шаардах ёстой хүмүүс нь одоо ингээд ийм болцсон байгаа учраас одоо төлөөлөгчнөр хийж чадахгүй бол иргэнийхээ хувьд би заавал хийнэ гэдэг хэлэх байна. За ингээд намайг үзсэн та бүхэндээ баярлалаа.